Хамт уулзч та бүхэнд баярлалаа. Нэг сэдвийн нэвтрүүлгээ хэлж дугаар эхлэж байна. Тэгэхээр өнгөрсөн нэгний өдөр засгийн газраас улсын хурлд 2026 оны төсвийн төслийг өргөн барьсан. За улмаар ирэх 7 хоногийн даваа гарагт нээлттэй их намрын чуулганаар хэлцэх гол асуудлуудын нэг бол мэдээж ирэх оны төсөв бах юм а. За энэ өрөөндөө бид даагуунаас мэдээлэл танилцуулах хөтний студид зочдыг ураад байна. Миний баруун талаас төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Ган Гэрэл, за мөн нээлттэй нэгэн форумын хөтөлбөрийн менежер судлаач Оюн Бадам, за мөн сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Санжаад Орч нар манай студид ажиллаж байна. Урьдчилан та бүхэнд баярлалаа. За тэгэхээр эхлээд ямар асуух зүйтэй баг. 2026 оны төсвийн гол онцлог за мэдээж иргэдээс асуусан гэдэг ирэмссэн асуулт дэрж болох баг. Юун дээр илүү төвлөрж анхаарч яг энэ төсвөө боловсруулах вэ? Төсвийн хувьд бол бид бол төсвийг бол дотоодын нийт бүтээгдэхүүний бол 32.1% барихаар нийт төсвийг харин урсгал зарлыг бол 24% барихаар бол тооцоолж ирсэн. За энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол оролцоогоор 3 орчим хувиар бол энэ жилийн төсвөөс одоо эргэж байгаа төсвөөс л бууруулсан ийм төсөв бол одоо өргөн баригдчихад байгаа. За жишээлбэл томлоод хэлэх юм бол одоо 24 оны төсөв маань бол 38%-тай тэнцэжсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн. Эндээсээ 32 гэдэг маань бол 6 пунктаар буулгаж байна гэсэн үг. Одоогийн хэрэгжлийн төсвийг тооцсон 100 их найдаар тооцсон 6 их найд өргөөр бол одоо төсөв бол буурж байна гэж хэлж болохоор одоо. За мэдээж хэрэг дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Монгол улсын нийт одоо бий болгож байгаа энэ одоо худалдаа эргэлт бүтээгдэхүүн энэ бүх зүйл дээр төрийн оролцоо энэ хэмжээгээр буурж байна гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа бол бид хувийн хвшилтэд одоо илүү их боломж олгох хэрэгтэй байна гэдэг ийм концепцээр бол энэ эх жилийн төсөв бол суурьсан байгаа. Энэ өрөндөө бол эх жилийн төсвийг дагалдуулаад төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн бас хамтдаа өргөн барьсан байгаа. Өөрөөр хэлбэл бид нар цахимжуулалтыг одоо илүү амар хэлбэр болгох, за одоо зөвшөөрлүүдийг илүү амар хэлбэр болгох ийм замаар бол хувийн хвшилд бол илүү орон зай нээж өгч байгаа. За эх жилээс бол өшөө илүү төр заавал ачаа нуран дээр ачаа үрж явах шаардлагагүй ийм чиг үргэд бол гаргаад явна. За сүүлд бол бас та бүхэн тодглоор бол төсвийн оронтойг төрийн албагч оронтойг 9%-аар бол бууруулсан байгаа. Энэ хэмжээгээр бас хөдөлмөрийн зах зээл дээр бол эдгээр хүмүүс бол хувийн хвшилтэд ажиллах энэ боломж бол нэгдээд ирсэн. Төр өөрөө бас хөдөлмөрийн зах зээл дээр сайн мэргэжилтнүүдийг одоо ингээд илүү өндөр цалингаар одоо булаах биштэй харин хувийн хвшилтэд боломж олгосон. Энэ л концепц руу явж байгаа. За тэгээд ер нь их хурл дээр бол өмнөх одоо 2 одоо төсвийн хилцүүлгийн үед бол гарч ирсэн одоо хамгийн том гарсан асуудал бол төрийн хэмнэлтийн асуудал байгаа даа. Тэгэхээр энэ дагуугаа бол одоо хэмнэлтийг бол одоо маш их ярьсан ийм төсөв өргөмөрсөн байгаа. За хэмнэлтийг би таньс яг бүр яг юун дээр хэдэн хувиар яаж шийдэх нь дараа нь яваа. Зөвлөлийн зүгээс за мэдээж одоо төсвийн төсөл бол харчихсан байгаа. Дүнэлтэд удахгүй танилцуулах бах. Гол та бүхний үзүүлж байгаа point яг юу вэ? За манай зөвлөл бол хуулийнхаа дагуу 9 сарын 15-ны дотор дүгнэлтийг гаргаж өгч шүү дээ. Тэгэхээр хараахан эцэслэж дүгнэлт гаргаагүй учраас зөвлөлийн байр суурийг энд илэрхийлэх боломжгүй. Гэхдээ бол хувь эдийн засгийн хувьд бол ерөнхий байр суурь илэрхийлээ. За энэ төсвийн онцлог дээр нэмээд хэлэхэд бол яг төсвийн зардал бол буурч байгаа. Гэхдээ бол цаашид бол бууруулах шаардлага байгаа. Төсвийн зардал бол яг үгээр хөгжиж байгаа орнуудын хувьд бол ерөнхийдөө одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20-25% эзэлдэг. Ялангуяа төсвийн оролцоо багатай орнуудын хувьд бол 20%. Жишээ нь Орос бол дайны өмнө бол жишээ нь 20% байсан. Гэх мэтлэн. Тэгэхээр бол яг үгээр төсвийн зардлыг цаашид улам бууруулах шаардлагатай. Одоо 32% гэж байна. Даруй 7 буурдаа. Одоо чинь эрх баригч Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө бид одоо төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн 25% хүргэнэ гэсэн юм зорилт тавьж байгаа тийм ээ. Тэгээ энэ үднээсээ ч гэсэн аваад үзсэн бол ерөнхийдөө төсвийн зардлыгаа бол бууруулах шаардлага байгаа. За нөгөө талаас төсвийн урсгал зардал. За урсгал зардлын хувьд бол яг олон улсад бол тодорхой одоо бүр бенчмарк юм зохистой харьцаа гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ бол ерөнхий зохистой харьцаа нь бол 15-аас 20%-ийн хооронд эргэлдэж ивэл бас зүгээр яг. Гэтэл бол одоо бол 28%-тэй явж байна. Тэгэхээр бас урсгал зардлаа ч гэсэн цаашид бол бууруулах шаардлагатай байгаа. За нөгөө талаас бол яг үгээр төсвийн реформын асуудлуудыг бол бас энэ төсвийнхээ төсөлтөд цуг бас танилцуулж явбал их зүгээр байна. Яагаад гэвэл энэ маш юм одоо цомхон хүрээндээ ингээд асуудлыг ярьцгаар их хурлын гишүүд маань яг тэр хүрээндээ хараад ингээд богино хугацааны асуудлыг хараад явхаар төсөв маань бол бас хэлэлцүүлгийн шат матандаа бас тийм болчих вэ гэсэн асуудал байна. Төсөвд бол ерөнхийдөө бол томоохон хэд хэдэн реформууд хийх зайлшгүй шаардлага байна.
Энэ бол яг үгээр төсвийн бодлогын орон зай гаргаж өгөх. Төсөв ер нь цаашид ачааллаа одоо даахгүй нөхцөл байдал төр үүсэх гээд байгаа ш хэд хэдэн хэсэг. Тэр үүднээс. За нэгдүгürt нь бол тэтгэврийн реформын асуудал. Тэтгэвэр бол одоо ачааллаа даахад туйлын хүнд болж байгаа. Одоо тэтгэвэр хэрвээ яг энэ чигээр үргэлжлэх юм бол 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2% тэнцэх хэмжээний одоо татаасыг төсвөөс өгөх ийм дайсгүй шаардлага болтол жил бүлгэн тэтгэвэр тавьж гарагчдын тоо өсөж байгаа. За нөгөө талаас бол яг үгээр хуулиар бол яг үгээр инфляцтай уялдуулж тэтгэврийг одоо нэмнэ гэсэн одоо хууль гаргацсан байж байгаа тийм. Энэ үүднээс аваад үзэхээр бол жишээ нь энэ жилийн төсөвт бол бүх одоо төсвийн албан агчдын цалин одоо зарцаагаад зөвхөн тэтгэвэр авагчдынхаа одоо тэтгэврийг 6%-аар нэмэх юм шийдвэр байж байгаа. Энэ үүднээс аваад үзэхээр тэтгэврийн реформыг гарцаа авахгүй их шаардлага тулгарч байгаа. За нөгөө талаас бол яг үгээр хувийн хвшилтэд бизнесийн орон зай гаргахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийн цогц бус реформыг хийх зайлшгүй шаардлагатай. За гурав дахь асуудал бол мэдээж яг үгээр төрийн болон орон нутгийн өмчт компани дээр том реформыг хийх шаардлага тулгарч байгаа. Энэ гурван реформ бол төсөвт хийх гарцаа авах том реформуудын нэг. Тэгэхээр энийгээ бол яг үгээр төсвийнхээ хуультай хамт зэрэг бол мэдээж баталж чадахгүй. Гэхдээ бол яг үгээр энэ хуультайгаа хамт хэлэлцээд тэгээд ингэ явах нь бол илүү үр дүнтэй. Энэ нь бол яг үгээр нийгэмч гэсэн, их хурлын гишүүд ч гэсэн, судлаачид ч гэсэн бүх цог цутгаар нь энэ төсвийг харах ийм одоо чухал асуудал бол тулгарч байна л гэж үзэж. За ерөнхийдөө бол төсвийн хувьд бол баг зэрэг дэвшил гарч байна, тийм ээ. Хөрөнгө одоо урсгал зардлын хувьд, хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн дэвшил гарч байна. Гэхдээ эрс шинжилгээг хийх шаардлагатай. Тийм үү? Баг зэргийн дэвшлийг форумын зүгээс ер нь бодтой гэж харах уу? Тийм тэгэхээр яг энэ жилийн жишээлбэл хөрөнгө оруулалтын төсвийг хараад үзэхээр зэрэг тийм яг соёлын төв нэмж барихгүй ч гэдэг юм уу, одоо нөгөө бяцлагны үйлдвэр ч гэдэг юм уу, иймэрхүү төслүүд бол орж ирээгүй. Гэхдээ ерөнхийдөө нөгөө хөрөнгө оруулалтын одоо зардлыг яг төсвөөс санхүүжж байгаа, гадаад одоо зээлээс санхүүжж байгаа гэж хоёр хувааж авч үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр төсвөөс санхүүжж байгаа зардлыг харахад бол яг нөгөө эрчим хүчнийхээ салбарт жишээлбэл бас нэлээд хөрөнгөө чиглүүлж чадаагүй гэж харж байгаа. Зам тээврийн салбартаа одоо жишээлбэл 910 тэрбум төгрөгийг бол ингээд төлөвлөчихсөн. За тэгээд дараа нь бол эрчим хүчинд бол бараг 300 эдэн тэрбум ч юм уу. За боловсрал 400 эдгээд ингээд зам тээврээс бол жишээлбэл эрчим хүчний салбар нь өөрөө бараг 2-3 дахинтай бага төсвийн хөрөнгө оруулалтын юм байхаар байгаа. Эдгээр салбаруудад мэдээж гадаадын зээлээр бол бас нэлээд төслүүд хэрэгжихэр байгаа. Гэхдээ ерөнхийдөө яг төсвийн хөрөнгө оруулалт нь бол бас эндээ чиглэж чадаагүй гэж харж байгаа. За тэгээд хөрөнгө оруулалтын жишээлбэл тэр нөгөө замын зарим төслүүд байна те аялал жуулчлалыг дэмжих зам гэд бас ороод ирсэн явж байгаа. Тэгэхээр яг одоохондоо бол бас хойшлуулж болох байх гэж бол харж байгаа те дараагийн зөвлөлбөр хүртэл нөгөө бичгтийн бомтоос гих мэтчлийн төслүүд байна. За тэгээд мөн зээлэр ч гэсэндээ ер нь нөгөө нэг зам засвар арчилтаас орж ирж байна. За тэгээд нөгөө одоо орон сууцчлалтын төслүүд бас явж байна те. Тэгэхээр нөгөө энэ одоо орон сууцыг бол одоо төсвөөс ч юм уу те эсвэл гадаадын зээлээр ингэж барих нь зөв үү гэдэг бол үнэхээр том асуудал байгаа. Уг нь бол хувийн хвшил өөрсдөө одоо те ямар нэгэн татварын хөнгөлт ч юм уу одоо те эдлээд ингээд энэ орон сууцны гих мэтийн төслүүдийг хувийн хвшил өөрсдөө ингэж барьж энэ зарчмаараа явал нэлээд хэрэгтэй санагддаг байгаа. Энэ дээр бол нэлээд хэдэн одоо Солонгосын зээл байна те. За тэгэл Европын цэргийн бусгалтын банк гэдэг ингээд зээлүүд хүртэл ингээд орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд анхаарах. За тэгээ байгаль орчны одоо сайдын багц ч гэсэндээ те бас хэмнэлтийг бол хийх хэрэгтэй л гэж харж байгаа. Ерөнхийдөө одоо орон нутгаас ингээд харж байхад бол зарим байгаль хамгаалах сан жишээлбэл одоо яг юу хийх вэ гэдгээ те сайн төлөвлөж одоо хийхгүй за мөн одоо энэ жил энэ жишээлбэл энэ байгаль хамгаалах сангийн төсвөр одоо юм хийхгүй бол дараа жил нөгөө мөнгө ирэхээ болчих вэ гэдээ одоо тийм он зачил бүгдэлтэй биш юмд одоо тэ зарцуулдаг ч юм уу ийм асуудлууд нэлээд байгаа. Тэгэхээр нэн тэргуунд нөгөө нийгмийн эдийн засаг тулгамдаад байгаа одоо боловсрал, эрүүл мэнд, хүнийтэй эрүүл аюулгүй амьдрах орчин энэ утааны асуудал энтертэй илүү бас чиглүүлэх ёстой болов. Энэ төсөв дээр бол ерөнхийдөө яг утааг тэдэвэр одоо бууруулах чиглэлтэй ийм төслүүд байна гэж тусгайлан болно их орж ирээгүй байгаа. Хэмнэлтийн гэж ерөнхийдөө билээ. Орлоо тогшир. Одоо хоёлаа та надад жишээ. За яг энэ дээр юм. Иргэдийн үсэт байгаа юм бол төрийн албаагч дарга сайд нэр гэж нэг сая эдэн 2 саяын салентай хэрнээ 400 500-ийн машин тэр бүмийн байшин амьдраад байна гэдэг дээр л бухимдаад байдаг л да. Яг хэмнэлт гэдэг дээр та яг юу хэлээд байна? Зүгээр 9 гэдэг тоо тавьж байгаа төрийн албаагчдыг цомгохдох ч бол буруул гэдэг юм шүүмжлээс явдаг л. За нэгдүгээрт бол
Төрийн албаагчдыг 9 хувиар цомгдох асуудал бол Монгол улсын 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр бол батлагдсан. За улсын хурлаар бол батлагдсан баримтч гэсэн үг. Тэр энэ дагуу бол цомгтголыг бол хийсэн. За цомгтголыг хийх үндсэн концепц нь бол юу байх ёстой вэ гэхлээр үндсэндээ бол зүгээр л чиг үүргийн шинжилгээ хийх ёстой. Тэр одоо зайлшгүй хийх шаардлагатай чиг үүргүүдээ судлаад энэ дээрээсээ илүүдсэн буюу давхцаж байгаа эсвэл иргэдэд хүндрэл үйлчилж байгаа тэр одоо чиг үүрэг бүтээсэн нэг чиглэл төр чигээр нь татан болох ёстой. Тэрнээс одоо юу гэдэг зөвхөн даргагүй байгууллага болчих юм бол тэр сайхан зэглэлийн манлайлал төрн гэдэг тийм зүйл бол байхгүй л дээ. Хин нэг нь өдөртөн зохион болох ёстой, хин нэг нь хариуцлага хүлээх ёстой. За энэ дагуугаа бол харин хариуцлага нэхэж ажиллаж байгаа гэдэг нөгөө талаас нь бол энэ асуудлыг харах нь зүйтэй болов гэж бодож байна. За хяналтын гэдэг зүйл нь бол өөрөө бол түрүүн бас ингээд судлаачийн хүчтэй эдийн засгч нар ч хэлж байгаа энэ асуудал бол юу вэ гэхээр манай улсын хувьд бол илүү том энэ төсвийн бодлого эхэлж ярмаар байна. Бид ер нь одоо төсвийн бодлогын хувьд хаашаа явах ёстой вэ? Магадгүй Герман шиг ихтэй сургууль нь үнэгүй байх юм уу? Эсвэл Скандинавын улс орнууд шиг шүдний имлэг нь үнэгүй байх юм уу? Тэгэх юм бол төсвийн зарлага мэдээж хэрэг өндөр байж таарна. Харин одоо илүү одоо юу гэдэг либерал улсын хувьд улсуудын хувьд бол төсвийн зарлага бол маш бага байж таарна тийм ээ. Тэгэхээр энэ зүйл рүүгээ хэрвээ явнаа бид нар энэ зарлагаа бол хэмнэ гэдэг энэ бодлогоо нэгэнт одоо улсын хурлаас шийдвэр нь гараад эхэлсэн. Өөрөөр хэл урсгал зарлалыг 24% дээр барина гэдэг ийм шийдвэр гарцсан. Тэгэхээр энэ дагуу эрхчлэлийн төс буцсан. Ийм тохиолдолд бид нар яг түрүүний хэлж байгаа энэ реформуудыг чатааралтайгаар хийхээс өөр аргагүй болж байгаа. Гэхдээ реформууд маань бол хүн болгонд бол таалагдахад маш хэцүү реформ байх болно. Жишээ нь тэтгэврийн реформ гэдэг түрүүн ярьж байна. Тэтгэврийн реформ бол одоо бид бүгдийн одоо ажил хийж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврт гарцсан байгаа хүмүүсийн тэтгэврийг тавьж өгч байгаа. Одоо ахмадууд маань бол тэтгэврийг бол 1 сая төгрөг түргэж, сая 500 мянга болгооч гэдэг ийм жагсаалууд хийж байна. Гэтэл ийм боломж маань шимтгэлийн орлогын үед бидний төлж байгаа энэ татвар шимтгэл маань тийм их хэмжээнд бол нэгдүгээр хүрээгүй. Хоёрдугаарт бол одоо ажил хийж байгаа хүмүүсээс илүү өндөр тэтгэвэр авах нь бол хэр зохистой вэ гэдэг асуудал. Мэдээч хэрэг энэ бол олон жилийн угжирсан зүйл байгаа даа. 20-30 жилийн хугацаанд бол мөнгөний ханшийн одоо ханш алдагдлыг бид нар энэ тэтгэвэр дээр нь суулгаж өгөөгүй асуудал. За дараагийн нэг бодох ёстой асуудал бол хүн болгоны ажилласан жил, хийжсэн ажил, авчирсан цалин бол өөр байгаа. Эндээсээ бас тэтгэвэр маань бол харилцан ялгаатай суух ёстой. Гэтэл зүгээр доод хэмжээг ингээд өндөр болгосон тохиолдолд хамгийн дээдлийн тэтгэврийн хэмжээ магадгүй 10 сая болоод ирж яах вэ гэдэг юм уу те. Ийм байдлаар бол асуудал гарч ирж байна. Тэгэхээр зардал бид нар тэгтэлтэй хумна гэдэг бол нийт зардлын мөн хамгийн их хувийг эзэлж байгаа одоо бол зардал цалин байна нэгдүгээрт. Нийт одоо урсгал зардал 24 их найд байгаагийн 7.5 их найд нь цалин. За 6 их найд нь болохоор тэтгэвэр тэтгэмж. За халамжийн зардал 2.5 их найд гих мэт явчихж байна гэсэн. Яг иргэдийн одоо илүү их одоо түрүүний нөгөө жижиг асуудлуудаа бид нар илүү их хилцүүлэг хийгээд анхаарат байгаа гэж яриад байгаа тэр урсгал засвар тавилга эд оршил худалдаж авах гэдэг юм уу те. Зөвхөн одоо улсын хурлын магадгүй 126 гишүүний цалин гэдэг энэ бүгдийг нийлүүлээд аваад үзэх юм бол нийт одоо урсгал зардлын маань 1% ч хүрэхгүй болчиход байна. Энэ бүгдийг бид нар одоо байхгүй болгоод нөгөө талдаа одоо тэтгэвэр цалинг бол тийм уу хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй болчихно. Тэтгэвэр цалинг бол бид нар яагаад одоо төсвийн бодлогын хувьд бол сая хилцүүлэг эхлэхдээ ч ярьж байгаа зүйл нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад байна тийм ээ. Төрийн оролцоо энэ эдийн засаг дээр хэдүү байх вэ гэдгийг тодорхойлох гэдэг байгаа гэсэн. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн тэлж өсөж чадаж манай улс өөрөө бүтээмж бий болгож улс орны эдийн засгаа тэлж чадчихвал энэ хэмжээндээ бид нар тэтгэврээ цалингаа нэмээд явах бол зүйн хэрэгтэй. Нөгөө талаасаа бол бид нар хувийн хвшилтэд илүү боломж олох асуудал гэж байна гэсэн. Тэгэхээр хэмнэлт гэдэг маань бол өөрөө магадгүй номинал дүнгийн хувьд бид нар дөрвтэй хэмнэлт хийхээс гадна шүү илүү чухал зүйл юу вэ гэхээр яг түрүүний одоо судлаач нар маань хэлж байгаа энэ реформуудыг бид нар хийх хэрэгтэй. Түр одоо бодлогоо тодорхойлох хэрэгтэй ийм зүйл болчиход байгаа гэсэн. Тэгэхээр их хурл дээр бол бид нар энэ асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. За өнгөрсөн төсвийн додглоор бол бид төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг бол оруулж ирсэн. За төрийн албыг илүү цомхон байлгах, илүү хийсэн бүтээснээр нь гүйцэтгэлээр нь цалиныг олгох энэ асуудлуудыг оруулж ирсэн боловч за одоогийн одоо парламентын гишүүд маань бол энэ асуудлыг бол дэмжээгүй. За энэ бол дэндүү огцсон байна. Та бүхэн бол нэлээд судалгаан дээр одоо шаардаж хийх ёстой байна гэдэг ийм агуулга биднэрт одоо хийсэн учраас энэ асуудлууд бол ботсон.
Тэгэхээр эх жилийн төсвүүдээр бол бид бол одоо хуулийн асуудлыг бол ямар ч тохиолдолд бол дахиад өргөн барьсан тохиолдолд бол бас тийм хангалттай судалгаа бас хийх дараачийн эффект нь нийгэмд яаж нөлөөлөх вэ хамгийн гол нь тийм ээ. За одоо эдийн засгийн үр нөлөөнөөс гадна магадгүй эмч замраагүй байдал руу одоо очих эмч зүйл гарахыг үүсэхгүй ажил айлц тийм ээ. Тэгэхээр ийм зүйл рүү очиулахгүй байхын тулд бол эхний ээлжинд төсөө бол дотоодын нөхцөлтөд тодорхой хувь дээр барья л гэж. Тэгэхээр би бол санал нэг байна. Цаашдаа бол одоо энэ 32%-аар бид нар өргөн барьсан энэ төсвийг бол 27 онд 28 онд дахиад бид нар буулгах хэрэгтэй. Тэгжиж энэ одоо манай эдийн засаг маань илүү эрүүлжиж хувийн хвшил дээрээ одоо суурилсан юм эдийн засаг болно гэж харж байна. PPP гэдэг ер нь хувийн хвшил гэдэг үгийг томилээд хэлчлээ. Яг ямар боломж олгодно гэсэн үг энэ удаа яг тэр жишээ. За одоо төртэй хамтрах тимийн инээтрээ эрсдэлтэйгээ зөндөл яриа байдаг. Тэгвэл яг энэ жилийнх дээр ямар боломж олгоод төр ямар ачаагаа ийшээ шилжүүлэх гэдэг. Тийм. Зардлыг бид нэр бууруулахдаа бол дотоодын нийт бүтээгдэхүүн 3% бууруулахдаа бол урсгал зардлыг бууруулсан байна. Хөрөнгө оруулалт биш. Тэр мэдээч хэрэг төсвийн зарлага бол бүхэл зардал бол иргэдийн карманд очоод за одоо зарцуулж яадаг. Эдийн засгт одоо хөрөнгө оруулж яадаг. Гэхдээ урсгал зардлын хувьд бол цалин өсм нь бол илүү их ипотек болдог юм уу те. За эсвэл өргөн хэрэглээнд бар болдог юм зүйлүүд болж байна. Харин хөрөнгө оруулалтын зардал бол өөрөө барилга байгууламж. Баялагийг бий болгож идэг. Арай одоо өгөөжийн хувьд бол урсгал зардлынхаа хувьд бол илүү өндөр гэж бид хэлэх гээд байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа бол бид нар хөрөнгөний зардлыг бол бууруулаагүй. Урсгал зардал бол илүү бууруулсан. Тэгэхдээ урсгал зардлыг бууруулж байгаа хэсэг бол төрийн одоо ночаан дээрээс нуруу авж байгаа байдал. Нуруун дээр одоо үүргэж байгаа энэ ачааг авч байгаа байдлаар бол хийчихэж байгаа. За дараагийн ээлжинд бол бид нар төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг бол илүү одоо суллах гэх юм уу да тий хувийн хвшилд бол илүү одоо амар хэлбэр байх талаас нь бол бодолцож энэ хуулийг бол өргөн барьсан байгаа. За ингээр бол энэ маань өөрөө бол бас одоо хувийн хвшил хийгээд явуучих боломжтой энэ ажлууд явж байна. Та бүхэн санаж байгаа бол татврын одоо хууль дээр бол өнгөрсөн тодглоор болсон өөрчлөлтөөр бол юу байсан бэ гэхээр борлуулалтын орлого 1% хүртэл хувийн одоо орлоготой тэмцэх хэмжээний татварыг бид хэрвээ нийгмийн сайн сайхны хувьд жишээ нь одоо үндэсний цэцэрлэг түрээлэнгийн паркийг зохион одоо сайжруулсан тохиолдолд энэ зардлыг бол татвараас нь асч өгье гэдэг ийм хууль бол бас нэвтрүүлсэн байна. За энэ бол өөрөө бас хувийн хвшлага дэмжсэн ийм бодлого яваад байгаа гэсэн. Тэгэхээр илүү хувийн хвшил дээр одоо бид нар суурилсан юм бол одоо цаашдаа явна л гэсэн үг. Мэдээж бүх сайдрыг ярихад цаг хүрэхгүй баг. Та сая жишээ нь байгаль орчны сайдрыг олж байгаа. Одоогийн сайдуудын багцууд ингээд тавьж байгаа л харахаар л хүмүүс бухимддаг л та. Зөвхөн ингээд та бүхний өнгөцгөн харахад ингээд байгаль орчны сайд харагдаж байна. Өөр бусад сайднуудыг харахад ямар хөө төр зүрх харагдаж байна. Одоо химнэл талаас гэх юм бол. Тийм тэгэхээр нөгөө л ярьдаг те соёл спорт аялал жуулчлалын сайд ч гэсэндээ бас нэлээд төсөв нь бол тийм их те урсгал зардал дээр ч гэсэндээ тэгж багасаагүй явж байгаа. Ерөнхийдөө урсгал зардлын хувьд бол эрчим хүчний сайд нь араа жохон те 170 эдэн тэрбум ч юм уу. За нөгөө сайд нь 200 ч юм уу ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хүн сүдэ очихын одоо салбар дээр ч гэсэндээ те гадаадын зээлээр ч гэсэн жишээлбэл одоо нэг хөдөө аж ахуйг дэмжих ч гэдэм юм төслүүд ингээд явж байгаа. Тэгэхээр аль болохоор нөгөө энэ хувийн хвшлийг нь илүү те одоо төлхөө анхаар тэднэрт нь боломж олох боломжтой энэ салбарууд дээр бол бас төсвөөс тийм ээ заавал ийм хэмжээний зардал гаргаад авах бол нэг шаардлагагүй болов уу гэж харж байгаа. За манай зөвлөлийн зүгээс бас ерөнхийдөө хөрөнгө оруулалтын зардлууд ялангуяа хөрөнгө оруулалтын төслүүдээр онцгойлон анхаарах шаардлагатай юмнуудыг бол үзэж байгаа л да. Тэндээс бол нэг хоёр төслийг би нэг онцгойлон бас ярмаар байна. Одоо үр ашиггүй гэдэг талаас нь ярмаар. За нэгдүгürt нь бол яг үгээр КОП 17 гэдэг олон улсын баг хурлыг одоо 217 тэрбум төгрөгөөр бид зохион байгуулах гэж байна. За урд нь бол бид АСЕМ гэдэг баг хурлыг зохион байгуулсан. Тухайн үедээ бол энэ бол одоо дэлхийд Монголыг дуурсах нь асар хачаал бүгдэлтэй гэсэн үрдэн блокт гараагүй. Нийгэм бол энийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Одоо дахиад ийм баг хурал зохион байгуулах гэж байна. Гэтэл энэ чинь нэг удаагийн шинжтэй л арга хэмжээ. Зөвхөн энэ хурал зориулаад тэгэхээр 150 тэрбум төгрөгөөр барилга байгууламж барьна гэж байгаа. За 67 тэрбум төгрөгөөр нь одоо хурлын техник тоног төхөөрөмж юм гэж байгаа. Бид нар ийм их хэмжээний мөнгө төгрөгийг нэг хурал зориулж гаргах ийм одоо баян чинэлэх улс мөн билүү. Тэгэхээр энэ дээр үнэхээр бодмоор байна. Нэг удаагийн арга хэмжээ бол ёстой хувийн хвшилтийг хамтраа зохион байгуулж болно шүү дээ.
энэ чинь зуны дэлгэр цагт болох юм байлээ. Заавал барилга байгууламж барихгүйгээр зөөвөрлөөр тээвэрлээд аваад явах боломжтой. Тийм одоо барилга байгууламж төр зөөврийн барилга байгууламжид хувийн эвшлэг хамтраад тэдгээрт нь түрээслийн зорилгоор техник тоног төхөөрөмжийн гадаадын тусламжаар гэх мэтээр ингээд зохион байгуулж болно шүү дээ. Ингэмээр байна. За хоёр дахь асуудал нь бол эрүүл мэндийн яам дээр Азийн хөгжлийн банк яг хөнгөлөлтөө зээлэр гэж би бас 17 аймагт нэг яралт анхан шатны тусламж үзүүлэх эмнэлгийн барилгыг барина гэж байгаа. Дээрээс нь энэ багц дотроо тэрэндээ зориулсан тоног төхөөрөмж авнаа гэж байгаа. 17 аймагт одоо түргэн тусламжаас болоод одоо хүн өвчтөд нас бараад байгаа тохиолдол байгаа юу? Би бол тэгж нэг бодохгүй байна аймагт. Энэ асуудал бол Улаанбаатар хотод байгаа төвлөрсөн дархан эрдэнэт магадгүй байж ч тийм айхтар тулгамжсан асуудал биш. Гэтэл энэ дээр яг үгээр 807 тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Энэ үнэхээр тулгамжсан асуудал мөн үү? Тэгэхээр энийг бол яг үгээр төсвийн байнгын орон дээр төсвийн 1, 2, 3 дугаар шатны хэлэлцүүлгийн үед энийг олон талаас нь ярих хэрэгтэй. Яам нь өөрөлдвөл энэ төслийн хөрөнгө оруулалтын үр ашиг, үр өгөөж ямар байгаа юм? Үндэсний аудитын газар энэ ижил аудитын үүднээс энэ төсөл энэ барилга байгууламжуудад энэ олон улсын жишгт нийцэж байгаа мó? Өртгөн одоо өндөр байгаа мó? Боловсон хүчнээ бэл одоо жишээ нь манай эрүүл мэндийн яамд ялангуяа маш өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг авдаг. Гэтэл тэнд ажиллах боловсон хүчнээ бэлддэг. Тэгээд яг үгээр тэр тоног төхөөрөмж нь тэр эмнэлгийн агуулгад нь нэлээд хэдэн жил хэвтээд, эвдрээд, бороонд усанд автаад ингэж сүйчсэн тохиолдол нэлээд гарч ирсэн. Гэх мэтлэн ийм цогц асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхээр зүгээр л ингэж ишгэл хоёр төсөл дээр хэд ийм байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтуудын төслийн үр дүнд суурилсан нийгмийн эдийн засгийн үр ашиг ямар байна гэдэг талаас нь маш нухацтай ярих хэрэгтэй. Мэдээж эрүүл мэндийн сайд бол манай эрүүл мэндийн салбар хэцүү байгаа энэ төрөй гэж ярих л байх. Гэхдээ энийг тал талаас нь хэлцэж явах хэрэгтэй. Энэ чинь одоо ингээд 800 хэдэн тэрбум 807 тэрбум бүдэж өрөл 265 сая доллар болж байгаа. Энэ хэрээр гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа. Одоо манай жишээ нь нийт манай засгийн газрын өрийн харьцаа бол яг үгээр 96% нь гадаад өр байгаа. 4% нь дотоодын өр явж байгаа. Валютын ханш өсөх тусам гадаад өр Монгол төгрөгөөр нэмэгдээ явж байгаа. Ийм асуудал байгаа байхгүй. Гэхдээ бид нар яг үгээр нэн хөнгөлөлтөй зээл гэдэг нэрийн дор оновчгүй энэ хөрөнгө оруулалтыг хийхээс болгоомжлох хэрэгтэй. Энэ асуудлуудыг бол маш нухацтай ярих хэрэгтэй гэж бодож байна. Одоо чинь энэ хөрөнгө оруулалт хэрэгтэй юу хэрэгтэй? Энэ нь бас хэрэгтэй юу хэрэгтэй? Тэгэхээр ирэмблий гэж нэг гаргаад яриад байгаа шүү дээ. Яг энэ ирэмблэгтэр ямар бодлого барьдаг юм бэ? Магадгүй одоо хэдүүн нэр ашиг хөндөгдөж байгаа гэдгээс ч юм уу те. Яг ингээд ирэмблээд явж байхад сая одоо энэ дээлж байгаа коп харуулаач гэдэг юм уу? Гадны нөлөө орж ирэх тохиолдол. Одоо шинэ таны хувьд бол яг энэ албан тушаал дээр баг хугацаа өнгөрөөчлөө. Яг энэ төслийг нэлээд боловсруулалтаа зөв нэг хариулах боломж байна. Хөрөнгө оруулалтын хувьд бол ер нь төсвийн хуваарлт бол тэгшдгэн хуваах за эсвэл одоо ашиг үр ашигаар нь бол одоо хуваарлах ийм хоёр арга байгаа л да. Жишээ нь эрүүл мэнд боловсролын хувьд бол иргэнээ дагсан санхүүжилт явдаг, урсгал зардал байна. Гэхдээ хөрөнгө оруулалт бол харамсалтай тийм боломж байхгүй. Аслагдсан бүглүүд тэр одоо нутаг дэвсгэр тэр Монгол улсын иргэн байгаа бол бас тэр эмнэлэг сургуулийг барь шаардлага. Гэхдээ би бол судлаачдаа бол санал нэг байна. Нөгөө талдаа жишээ нь эмнэлгийн хувьд бол бид нар бол одоо яг улсын хурал дээр ч гэсэн гол хилцүүлэг яваад байгаа асуудал за иргэдийн одоо өсөд байгаа асуудал бол үр дүн хэрхэн сайжрах юм бэ гэдэг зүйлийг л нотлогоотой баримттай тоотоогоор ярьж иж төсөв хуваарлдаг болчих юм бол энэ бүх маргаанаас бид нар бол гарчих гээд байгаа. За жишээ нь бол эрүүл мэндийн салбарт болон боловсролын салбарт бол бид нар урсгал зардал маань тухайн барилга ашиглалтанд орсны дараа гэсэн шүү дээ. Урсгал зардал маань бол яаж очдөг вэ гэхээр иргэнээ дагсан санхүүжилтээр. Жишээ нь 320 хүүхдийн сургууль барьсан байгаа тэнд нь 50 хүүхд сурж бол 50 хүүхдийн л зардал очно. Тэгэхээр тэр барилгаа дараа нь халаалт улаанаа хангаж чадахгүй гэсэн үг болчихж байгаа. Тэр олон одоо багш нар тэнд шаардлагагүй болчихно гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр энэ бүх үндсэлтэйгээ нийлүүлжиж одоо тухайн одоо нутаг дэвсгэрийн төлөвлөл нь юу байна гэдэг энэ бодлогоор авсан. Эрүүл мэндийн яг адилхан. Манай эрүүл мэндийн яамны одоо бодлого яаж яваад байна гэхээр төв рүүгээ татсан хүч яваад байна. Яг аргагүй бол одоо Улаанбаатарт бол төвлөрөл байгаа учраас Улаанбаатарт хамгийн шилдэг эмчнэр байна. Хамгийн том эмнэлгүүд нь энд байгаад байна. Тэгэхээр иргэд нь бас эмчээгээ даадаг, сайн багшаагаа дагдахын яг тэр одоо бичигдээгүй хуулийнхын дагуу сайн эмч хаана нь Улаанбаатарт ирж эмчлүүлээд байна.
Тэгэхээр тэнд тийм сайхан имлэг барьчихлаар тэр эмчнэр тэнд очиж ажиллах уугүй гэдэг бид нар бас тооцож үзэх хэрэгтэй. За мөн иргэд бас тэр имлэгтээ итгэж одоо үйлчлүүлэх гэдэг бас тооцож үзэх хэрэгтэй л да. Тэр хилцүүлгийн шатанд бол энэ асуудлуудыг бол нэлээд бол наривчлан ярих бах. За COP17-гийн хувьд бол дөрөв бас судлаач хэлж байна. Байгаль орчны яамны төсөв бол одоо хамгийн ихээр өсөж байна гэдэг. За тэр бол үнэхээр тийм үнэн COP-той холбоотой зарлал өсөж байгаа. Гэхдээ COP-ийн хувьд бол Монгол улсын олон улсын одоо өмнө одоо амлсан тэр амлалтын дагуу хийж байгаа хурл болчиход байна. За хэрвээ энэ хурлыг одоо бид цаашдаа хийхгүй гэдэг ийм зүйл яригдахаар болох юм бол за энэ асуудлыг бол мэдээж хэрэг одоо тэр амлалтыг авсан тэр одоо төвшөндөө буюу их хурл дээр засгийн газрын төвшөндөө бол ярьж хэлжиж за энэ зүйлийнхаа одоо шийдлийг бол гаргах ёстой гэж бол бид үзэж байгаа. За ерөнхий том зургаараа бол хөрөнгө оруулалтын одоо эрэмблтийг ингээд аваад үзэх юм бол эрчим хүчин дээр бол бид нар улсын төсөөс бол хөрөнгө оруулалтыг бол улсын төсвийн буюу яг татврын орлогоор бол аль болох бага тавьдаг. Шалтгаан нь юу гэх юм бол эрчим хүчний салбар одоо тарифын өөрчлөлтийг бид нар тодорхой хэмжээнд бага хэмжээнд ч гэсэн хөдөлгөцсөн энэ тохиолдолд энэ өөрөө хувийн бичлэгийн сонирхлыг татгууц тийм одоо хөрөнгө оруулалт болчиход байна. За одоо жишээ аваад ярих юм бол Сэлэнг аймагт бол одоо Дулааны 50 мегаватт байна тийм. За Төв аймагт Бөөрөлжүүд байна. Баян суманд бас явж ийн их мэтэр ингээд нэлээд хит хитэн дулааны их усруудыг хувийн ишлүүд бол бариад гэлээ. Энэ бол сонирхол татгууч. Гэвчиг зам бол энэ өөрөө сонирхол татгууч биш байгаад байна. 2010 би андуураг бол 2012 онд хамгийн сүүлд тогтоосон замын хураамж бол одоо орон нутагт явахад 5 хүн 1000 төгрөг байдаг шүү дээ. За энэ хураамж бол одоо өөрчлөгдөг. Туулрууд гэж ярьдаг болоос тийм. Тэгэхээр энэ хураамжаараа эргээд энэ замыг ашиглаад хөрөнгө оруулах тийм боломжтой тийм зүй зохистой тариф мэдээж хэрэг иргэдэд бас энэ нь одоо өсгөд бол иргэд хизээч тариф өсгөд бол хизээч дуртай байхгүй. Гэхдээ бас амьдралын өртөгтөнд дарсан тийм байдлаар тогтоож чадаад энэ нь эргээд хөрөнгө оруулалтаа нөхөж чадчих бол хувийн шил бас энд ороод ирнэ. Имлэг сургуулийн хувьд бол энэ маань өөрөө бол ашиг болох боломж бол маш хомсцол байдаг учраас бол заавал улсын төсвийн хөрөнгө одоо зайлшгүй жааж явахаар өсөөр аргагүй юм нөхцөл байдалтай болчиход байгаа. Тэгэхээр бид хэдий ч нэ одоо төрийн оролцоогоо нэг талдаа бууруулж чадна. Нөгөө талдаа бол бид нар орлого хураалт маань бол их либерал байгаа. Яг энэ ажлын зарлага хэдийг либерал болгож чадна. Энэ төвшнгөөрөө бол хувийн хвшил бол оролцоод одоо явах ийм боломжтой болох юм байна. Тэгээ тэр хэсгээ бол тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар заавал хийх шаардлагагүй болно гэсэн үг. Энэ төсвийн гүйцэтгэл дээр юу ямар хөө байдлаар хяналт тавих хэрэгтэй байдаг юм болов уу зүгээс одоо жишээний үгтэй за энэ төсөв дээр тэднэрийг төсвөлсөн тэднэрийг зарцуулсан гүйцэтгэлт хэдэн хувиа энэ үр дүн гэдэг юм чи хаана байгаа юм бэ гэдэг тэр нэг тодорхой ингээд гарт баригдах хүмүүс л мэд иргэд нэхэд байдаг л яг ийм механизм руу яаж оруулах хэрэгтэй. Тэгэхээр шилэн таасанд бол жишээлбэл яг төсвийн зарцуулалтын мэдээлэл байдаг тийм тэрэн дээр бол жишээ нь одоо нийслэл гэхэд нийслэлийн засаг дарга бол нэлийн тамгын газрын ч гэсэндээ одоо тухайн одоо зардал гаргаж байгаа тэр зардалтай холбогдоод гарч байгаа энэ шийдвэрийг бол нийтлэхгүй мэл тод бус байлгаад идэг. Уг нь шилэн насны мэдээллийг бол иргэд авч тий. За яг ямар санхүүжилт гарч байгааг нь үзэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын одоо хувьд болохоор зэрэг нөгөө төсвийн хөрөнгө оруулалтын тий public investment gov цэгмэн гэдэг байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө бид нар бас өмнө хурлын үеэр ч гэсэн саналаа хэлж байсан. Тухайн одоо төслийнхөө яг нөгөө жишээлбэл барилгын ажлынхаа явцын талаарх тий зургийн ч юм уу ингээд бас тэрэн дотор ингээд нийтлээд яваач. За тэгэхгүй ямар ч зураг байхгүй за эхэлж олгосон санхүүжилт хэдэн үе байна тэдийг олгоцсон одоо нийт төслийн төсөв төртөг нийт байна гэд ийм цөөхөн мэдээлэл ороод яваад хахаар яг бодит тий гүйцэтгэлийн бол хянах хэцүү байгаа. За мөн иргэдээс ч гэсэндээ яг тухайн одоо төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой жишээлбэл яг явцынхын талаар тийм ээ энэ одоо хэрэгжихгүй байна зөвхөн шавн тавьчаад яваад байна гэд зураг хүртэл юм оруулах юм бас боломжтой юм платформоо илүүтэй сайжруулад явчих юм бол илүү хэрэгтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө үндэсний аудитын газраас бол гүйцэтгэлтэй үр дүн ямар байна гэдэг нэлээд гүйцэтгэлийн аудит хийдэг байгаа. За тэгээд энэ дээр бол нэлээд зөвлөмж гардаг, за зөрчлүүд бас тий одоо гардаг одоо илэрдэг байгаа. За мөн зарим одоо зөрчлийг бол шүүхэж шилжүүллээ гэж бол тий мэдээлдэг. За жилд бараг 30-40 одоо тий зөрчлийг ингээд шүүхэж шилжүүлсэн. Эдгээрийнх нь хэрэгжилт одоо яг шүүхийн шийдвэрлэлт нь ямар байгаа юм бэ гэдэг мэдээлэл ерөөсөй байдаггүй. Тэгээд энэ дээр бол яг ямар зөрчилд ямар одоо хин нэхэмжлээтэй үндэсний аудитын газар нэхэмжлэгч нь болсон юм уу яас энэ талаарх мэдээллийг бас нэлээд ингэж өгж
Тэгээд зөвлөмжийн хэрэгжилтийг бас нэлээд хангах хэрэгтэй. Үндэсний аудитын газраас бол ерөнхий сайдад зөвлөмжүүд өгөн, төсвийн ерөнхийлөгчийн цагчдад өгөн. За тэгээд тэр өмнөх зөвлөмжийн хэрэгжилт гэхээр зэрэг маш товчхон тий одоо гүйцэтгэлийн аудитын одоо нэгдсэн төсвийн тайланг бол их хурл 7 сард ингээ хилцэхэд бараг нэг нүүр шахвал ингээд зөвхөн хэрэгжилтэн тэдэн хувьтай байна гэсэн юм мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд сайн анхаарч яг тэр аудитын тий яг дүнгээр аудитор илэрсэн тэр зөрчлүүдийн яг шийдвэрлэлт нь ямар байгаа энэ тал дээр нэлээд мэдээлэл өгч хариуцлагын тий тооцож ингэж явах хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө нь бол нэлээд одоо хэдэн их найдын тий төгрөгийн одоо зөрчил бол аудитор ингээ илрээд жил болгон яваад байгаа. Сайхан хүртэл хэрэглээ гадаад дарагч бас нэлээд том тоо ярьсан юм жилээ шүү дээ аудитаас гэсэн. Яам зүгээр яг энэ гүйцэтгэлийн одоо чинь 5 хөнгөө өчглөө. За одоо үр дүн хаа байна гэхээр энэ аудитын ажиллагаа гэдэг үү яам энэ дэр өөр яг яамны зүйлс тавьдаг хяналтууд нь юу вэ? Тий төсвийн гүйцэтгэл дээр бол одоо гол яригддаг одоо маргаан сэдв одоо өнцөг нь ямар өнцөг байдаг вэ гэхээр хэдэн төгрөгийн төсөв хуваарлагдсан, үүнээсээ хэдэн төгрөгийн зарсан, за хэмнэлт байсан юм уу байгаагүй юм уу? Тэгээд дотроо нөгөө зардал маань бол эдийн засгийн ангилаар задарж байгаа нь бол цалингийн зардлаас урсгал засвар гарсан юм уу гаргасан уу гаргаагүй юм уу? Энэ зөрчилтэй байсан уу зөрчилгүй байсан уу? Бүртгэгтэй зөв байсан уу буруу байсан уу гэдэг ийм л одоо сэдвэр бол хвчлэн яригадаад байгаа л да. Үндэсний аудитаас танилцуулж байгаа танилцуулмаач тэр сангийн яамнаас одоо шилэн даас хариуцж байгаа тэр агуулмаач тийм болчиход байна. Ер нь одоо сүүлийн одоо энэ шинэ парламент байгуулагдсанаас хойш бол гэхдээ өөр нэг үнцэг бол маш ихээр одоо хүчтэй гарч ирж яригдж байгаа нь бол хөрсөн үр дүн л дээ. За хөрсөн үр дүн гэдэг бол шалгуур үзүүлэлт гэдэг бол манай энэ 2013 оны 1 сарын 1-ээс одоо мөрдөж гисэн төсвийн тухай хууль дээр бол хавсралт 2 гэдгээр бол батлагдаад одоо хүртэл явж байгаа. За энэ хавсралтаар бол хаашаа ямар үр дүнд хүрсэн байх вэ? Энийг хэрхэн биелүүлсэн бэ гэдэг энэ асуудал бол яригддаг. За энэ цаг мөчид бол 2024 оны хүрсэн үр дүнгийн талаарх асуудлыг бол одоо засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар бол хянаад явж байна. За мэдээж зэрэг энэ зорьсон хүрсэн үр дүнгээ нэгдүгээрт одоо байгаа төвшин хаана байсан? Хоёрдугаарт дэвшүүлсэн зорилт нь бол бодиттой хэсэг байсан. Гуравдугаарт эндээ хүрсэн хэсэг гэдэг энэ агуулгаар нь бол хянаад ярьж болох нь одоо болох сэдв. За энийг эдгээр илүү хүчтэй ярьж явах юм бол одоо яг саяны маргаанаас бас бид гарна. За өнгөрсөн одоо парламентын өнгөрсөн одоо хаврын чуулганаар бол төсвийн тодголттой холбоотой хилцүүлгийн үеэр бол нийтдээ 22 гишүүн яг энэ хүрсэн үр дүнгийн талаар бол одоо тэр төсвийн гүйцэтгэл дээр бол асуусан байсан. За өмнөх парламентд бол огт асуудаггүй байсан. За тэр хэмжээгээр бол энэ маань одоо тийм одоо яригддаггүй сэдв байсан бол одоо бол нөхцөл байдал бол маш одоо хурцтайгаар бол өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ асуудлыг бид нар яригадаад ирсэн тохиолдолд одоо зарцуулж байгаа мөнгө ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг зүйлээр нь бол хэмжиж эхэлнэ гэсэн. Гэхдээ өрсөн үр дүн гэдэг зүйлийг бол манай төсвийн байгууллагууд бол бас янз бүрээр ойлгож байна л та. Жишээ нь боловсролын яамны хувьд бол одоо тэдүү хөвгт сургана л гэж. Гэхдээ энэ бол хүрсэн үр дүн биш. Энэ бол зүгээр л гарц тэдүү хөвгт сурсан байдаг асуудал. Магадгүй 5 дугаар ангийн хүүхэд ийм чадвартай бичих одоо чадвартай дуу одоо ноот зохиох чадвартай ийм чадвартай байсан. Өмнө тэдүү байсан энэ жил тэдүү боллоо гэвэл өөр хүрсэн үр дүн тийм ээ. Эшин шалгалтын дээр магадгүй англи хэлний шалгалтын дээр орсон хүүхдүүдийн доод хэд байснаас дунджаар тэдүүн авч тэгж сайжирлаа гэвэл энэ бол хүрсэн үр дүн болж таарна. Тэгэхээр энийг бид нэр одоо хаана байгаагаа их зөв тодорхойлоод хаашаа өрхийгөө их зөв дараачиж бас зорилтоо бодцоогоор тавиад одоо хитрхи одоо хүрч чадхааргүй зүйл эсвэл байгууллагын зорилцтой хамаарахгүй дэмжээг бас хэрэгжүүлээд байж болохгүй тийм ээ. Тэгээ энэ зүйлдээ бол илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За хяналт авах байгууллагын хувьд бол мэдээж сангийн яам бол энэ дээр хяналт авдаг. За гарсан үр дүнгээ бол бид нар үндэсний аудитын байгууллагт бол хөргүүлдэг жил болгон. За нийтдээ болол одоо өнгөрсөн одоо төсвийн одоо гүйцэтгэл ерөнхийд бол 58 төсвийн ерөнхийлөгчийн зарчин. За 600 орчим одоо тийм шалгуур үзүүлэлт хүрсэн үр дүнгийн талаар тухайн байгууллагуудаас нь тайлангийг авч үндэсний аудитын байгууллагууд хөргүүлсэн. За энэ дагуу бол үндэсний аудитын байгууллагууд энэ дээр бас санал нүгэлтээ гаргаад за улсын хурлаар бол хэлэлцүүлэгдээд явсан байгаа. Тийм сая энэ дээр нэг нэмээд хэлчихэд одоо жишээлбэл төсвийн хууль өргөн баригдахад тийм ээ нэгдүгээр авсралтаар нь тэр одоо төсвийн ерөнхийлөгчийн зарчдын хөрх үр дүнгийн үзүүлэлт гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр бол их хурлын хэлэлцүүлэг ерөөсөө явагдахгүй байгаа. Тэр хөрх үр дүн яг ямар үр дүнд хүрч байгаа юм бэ гэдэг ерөөсөө анхаарахгүй зөвхөн яг хэдэн төгрөгийн зарцуулалт явах гэж байгаа юм гэдэг нөгөө нэг эдийн засгийн англи юм уу эсвэл хөрөнгө оруулалтын тэр төсөл дээр л илүү яваад байгаа. Тэгэхээр энэ ер нь цаашдаа бол одоо
хүрхүрдэн за тэгээд тэрэндээ яг ямар төсөв зарцуулахаар төлөвлөж байгаа гэдгээ энэ бас нэгтгсэн юм те байдлаар ингээ харуулдаг бас ийм маягттай болох юм бол те илүү бас хэрэгтэй юм болоо гэж боддог. Ер нь бол яг тухайн өвгдөнд хүрэхин тулд яг хэдэн төгрөг зарцуулж байгаа юм бэ гэдгийг бол шууд харах боломжгүй те хоёр өөр маягтан дээр ингээд явж байгаа гэсэн. Зүгээр одоо сая өнгөрсөн цагт хичээл эхлээ та бүхэн харсан бах энэ боловсролын сайдын хурлын өрөөний ширээ. За ингээд нэг партн дээр гуруулаа сууж байгаа сурагчдын энийг хараад иргэд бухимдаад байна л да. Хамгийн гол. За яг ингээд тэдний хувь тоо тэдний их хөрөнгө оруулалт гоё ярьж болно. А иргэд хамгийн чухал нь эн чинь ийм бахад тэр дэшээ бид нар мянган юм яриад яах юм бэ гэдэгт иргэд бухимдаад байна л да. Зөвлөлийн тал дээр ямар байс өртөө гэдэг нь одоо жишээ нь яг энэ төсвийг гүйцэтгэлийн үр дүн гэдэг имийг л бид нар сайн шахаж нэг илүү бодиттой ажил хийх юм болов уу гэж хараад байна. За төсвийн гүйцэтгэл дээр бол мэдээж бид нар бас үнэлэлт өгөлтөө өгдөг тийм ээ. За давхар бол сангийн яам бол тусгай газар байгаа. Санхүүгийн хяналтын газар гэдэг. Тэр хяналтаа тавина. За дээрэс нь бол үндэсний аудитын газар. За хамгийн гол үүргийг бол энд бол үндэсний аудитын газар маань одоо тавих учиртай. Ер нь тавьдаг бас тодорхой хэмжээгээр. Гэхдээ бол нэг нөгөөлөхөд бол цаашид үндэсний аудитын газрын одоо independence буюу одоо бие дааж одоо эрх чөлөөтэйгээр харьцангуй үйл ажиллагаа явуулах тэр одоо хууль эрх зүйн орчныг сайжруулах гацаахгүй шаардлагатай. Жишээ нь бол яахгүй хөгжиж байгаа одоо хөгжижсэн сайн орнууд бол яахгүй ерөнхийдөө үндэсний аудитын газраа сөрөг хүчнтэй өгдөг. Тэгээ сөрөг хүчнээс нь бол яахгүй томилгооны одоо нэр дэвшүүлэлтийн эрхийг өгөөд үндэсний аудитын газрынх нь одоо захирлаар тэр сөрөг хүчнийхээс нэр дэвшүүлж тавьдаг. За энэ бол асар том чухал механизм. А мэдээж бол доор нь бол төрийн мэрэгсэн аппарат ажиллана тий. А ингээд ирэхээр бол яг үгээр үндсэндээ сөрөг хүчин маань бол яг үгээр парламентын төвшөнтэй ажиллана. А дээрэс нь санхүүгийн төвшөнд аудитын төвшөнд ажиллаад ирдэг. Энэ бол маш чухал болж ирдэг. За хоёр дахь асуудал бол яг үгээр хариуцлага юм. Одоо сая одоо бас энэ төсвийн гүйцэтгэлийг хэлцэх үед одоо төсвийн одоо би хувийг нь санахгүй нийт төсвийн одоо тэчнээ хувь нь зөрчилтөө гарлаа гэл ингээл айгүй том том яригд. Их хурлын гишүүд бас нэлээд хэдэн гишүүд бохомд ижигч. Энэ дээр хариуцлагын арга хэмжээг л тодорхойлсон. Хариуцлагын арга хэмжээ авахгүй болохоор тэр усуучин тэр албан тушаалдаараа байж байна. Тэгэл үргэлжлүүлээл ажиллаа. Ингээд тэгэхээр хариуцлагын арга хэмжээ реформын чиглэлд гэвэл хариуцлагын арга хэмжээг чангатах хэрэгтэй. Хоёрдугаарт нь үндэсний аудитын газрыг independence тэр хөндлөнгийн эрх ашигын нөлөөнд аль болохоор бага орхууц тийм хэмжээнд ажиллах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. За 3 дугаарт бол мэдээж яг хөр олон нийтэд бас маш сайн мэдээлэх ёстой төсвийн гүйцэтгэл төр. Тэгжээж л одоо энэ үйл ажиллагаа сайжирна. Ер нь бол энэ төсвийн асуудал дээр бол үнэхээр энэ төсвийн халамж за энэ засгийн газрын өрийн асуудлыг түр энэ баг багаа дээр хязгаарлахгүй бол одоо ямар хуу одоо хор үр дагавартай гэдгийг өчтөр одоо хоёр улсад болсон жишээгээр би яриа л да. За нэгдүгürt бол Франц. За Францын жишээн дээр аваад үзэхэд одоо сая ерөнхий сайд нь төсвийнхээ таналтыг хийх гээд багц одоо ингээд хуулийн төслийг оруулж ирээд түүнээсээ болоод огцорлоо. За миний мэдж байгаагаар бол сүүлийн 1 жилийн дотор 2 ерөнхий сайд нь огцорч байгаа шиг байна. 2 ерөнхий сайд огцорч байна. Яаж юм гэхээр ингээд тэр ерөнхий сайдын хувьд бол зөв тийм ээ. А гэтэл парламентын төвшөнд нөгөө л поп улс төрчид салбараа хамгаалсан улсууд нь тэрний эсрэг нэгдээд ингээл огцруулчих жишээ. Тэгэхээр бол би сангийн яамыг бол ойлгож байна. Энэ төсвийн реформын асуудлуудыг бол мэдээж танилцуулах ёстой тийм ээ. А тэгэд бол яг хөр төсөвт олон нийтэд энэ одоо нийгмийн хөршийг энэ тэтгэврийн даатгал, нийгмийн даатгалын реформ, төрийн өмчит кампани реформын асуудлуудыг нийгмийн хөрш суурийг аюул сайн бэлдэж өгөх ёстой. Нийгмийн хөрш суурийг сайн бэлдээд өгвөл энэ улс төрчид попорч чадахгүй. За Балб гэдэг улс үүж байна тийм ээ. За сүүл одоо нэлээд хэдэн сар юм Бангладеш гэдэг улсууд байна тийм. Эдгээр чинь бүр одоо Балб улсын ерөнхий сайдын эхнэр нь гэртээ галж шатаж амиаллаа. Засгийн газрын хордноо шатаалаа. Инхээр энэ төсвийн зах замбраагүй хөрөлт, энэ засгийн газрын энэ зах замбраагүй өрийн асуудлыг одоо хяналттай байлгахгүй бол нийгмийн асар их тогтворгүй байдлыг бий болгодог байна. Тэгэхээр одоо энэ баг дээр нь хязгаарлаа. Нийгмийнхээ хяналтыг тавья. Бүгдээрээ тал талаас нь төрөл бүрийн энэ одоо нийгмийн субъектууд биш үү тийм ээ? Эдгээр ажиллах ёстой. Тэгжээж энэ нийгэм чи эрүүлж байна. Эх оны төсөвт 90 сая тонн гэдэг тоо тавьчихсан байгаа. Санжидорч дараа 90 саяыг
энэ дэр хүмүүс бол маш их хэрэглэгдэж байгаа. За тэгээд дээр нь энэ хойно болж байгаа геополитикийн асуудал, за тэр Трампын мэдээж хол сонсогдож байгаа бол ямар нэгэн байдлаар бид нөлөөлөл байгаа. Энэ бүгдийг та бүхэн ер нь яаж тооцож, хэр алсуур, хэр ер нь болгоомжилж тооцсон байдгийг орлогоо ялангуяа. Орлогын хувьд бол орлогын доод хэмжээг бол за мөн энэ нүүрсний одоо макро үзүүлэлтүүдтэй бүгдийг нийлүүлээд том зургаар нь бол эдийн засгийн хөгжлийн яам бол тооцсон байдаг. За мэдээж хэрэг бид бол тэнд тооцсон дер нь үндэслээд бас тооцоогоо дахиж хийн. За энэ бодиттой орлого байна уугүй гэдэг дээр бол санал дүгнэлттэй бас хэлдэг тийм байгаа да. За нүүрсний 90 сая тонн гэдэг одоо нэгсний экспортын хэмжээний хувьд бол нодлон бол бид нар 83 сая тонн нүүрс бол бишээ экспортлцсон. За тэгэхээр 83 гэдэг тоог бол бид нэр экспортлж чадсан учраас эрийг бол бас одоо баг зэргийн одоо зохион байгуулалтын ажил хийхэд бол бас гарах боломжтой гэж үзэж байгаа. Жишээ нь энэ жилийн үед бол одоогийн байдлаар бол 57 сая тонныг бол өнөөдрийн байдлаар нүүрс бол гарцсан явж байгаа. Тэгэхээр гарах боломжтой. Нөгөө талд бол нүүрсэн дээр бол мэдээж хэрэг 90 сая гэдээ маш их тоо хэмжээгээр яригдчихж байгаа үед бол энэ дээр нүүрсний үн их чухал байдаг. За үн бол одоо $1 ч юм уу өөрчлөгдөд энэ 90 сая доллар бол явчихна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үнэл бид нар илүү сайн одоо судлах хэрэгтэй гэж бодод байна. За өмнө нь бол манай яамны хувьд бол үнийн энэ хэлбэлзэлтэр бол хоёр одоо буфер хийсэн байгаа даа. Нэгдүгээрт нь бол тэнцвэржүүлсэн үн гэж хийсэн байдаг бид нар. Гэхдээ бол энэ бол нүүрсэн дээр гэхээсээ зэсэн дээр зориулж хийсэн. Илүү сайн зэсэн дээр ажиллаад. Нүүрсэн дээр бол бага зэргийн одоо зөрүү гарах боломжтой байгаа. Одоо бид нар гол асуудал маань зөвхөн урд түвшээс хамааралтай байгаа. Хоёр дахь буфер маань бол бидний хувьд бол докторжуулалтын сан гэдэг зүйлийг бид хийсэн. За докторжуулалтын сан гэдэг бол үн өссөн үед нь тэр одоо өссөн хэсгийнхээ орлогыг бол сандаа хадгалаад буурсан үед нь бол ашиглах ёстой гэдэг ийм хоёр буфертэй байгаа. За орлогын хувьд бол 31.6 их найт төгрөгийн нийт орлогыг одоо доод хэмжээг бол тооцож өргөсөн байгаа. За бид бол энэ орлогыг бол нэмэгдүүлээгүй яг 31.6 буюу хамгийн доод хэмжээгээр нь бол тооцоод бол эх оны төсвийн төслийг бол өргөн барьсан гэж явж байгаа. Байгалийн хий хоолой гэдэг одоос хоёр талтай гараад үз тарж байгаа шүү. Тэгэхээр би мэрэгжлийн хүн биш зүгээр манай урт турш байгалийн хий хоолойтой болчвол манахаас авах нүүрсний хэмжээ багасчих юм шүү. Бид нэг баялаад ах юм үнэн биш үү? За яг энэ дээр бол би ч бас яг адилхан мэрэгжлийн одоо хүн биш учраас айхтар таамаг маамаг хэлмээргүй. Гэхдээ зүгээр миний зүгээр стратегийн өнцгийн үүдээс харахад их тийм аюултай нөхцөл байдлууд харагдаад байна. За зарим тооцоололоор бол нэг жилд 1 тэрбум доллар, зарим нь бол 3 орчим тэрбум долларын ашиг одоо орлогыг бол Монгол улс олох нэ гэж харагдав. Гэтэл бол одоо чинь Украиний асуудал дээр бол аваад үзэхэд бол энэ судлаачид хэлсэн шүү дээ. Би өөрөө хэлээд байгаа. Судлаачдын яаж байгаа бол Украиний хямралын бас нэг гол шалтгаануудын нэг нь Украин одоо Европ руу Оросоос Европ руу экспортлох одоо хийн хоолойн нэг нь Украиний газар нутгаар дамждаг. Энэ бол бас гол эрсдлүүдийн нэг болсон. Энгүүрээ дамжуулж Украин одоо Оросд бол шахалт үзүүлэх нэтэрийг. Тийм учраас бол хятад бол маш олон удаа ер нь бол Монголоор одоо 3 дахь орноор дамжуулж ингэх нь бол эрсдэлтэй мэг татгалцаар ирсэн. Сая бол зүгээр MOU буюу харилцаа ойлгохчны санамж бичгэл зурлаа. Энэ бол за яг цаашаа хилцээд явъя яах нь гэж байгаа болохоос биш яг одоо батлаад ингэчих асуудал бол биш. Тэгэхээр бол яг үгээр геополитикийн эрсдэл талаас их хараасай л гэж бодож байна. За нөгөө талаас бол яг үгээр хятадын одоо үндсэн хуульч байгаа, Оросын зохих хуулиудад ч байгаа хэрвээ одоо тухайн улсуудын гадаад дах хөрөнгөд халдлага болоод ийм болох юм бол тухайн одоо энэ Орос хятадын бол айран батлан хамгаалахаа дайчлах тийм хуультай. Хэрвээ одоо жишээ нь зохиомлоор хиймлэр энэ одоо Европ болж исэн тохиолдол ч хиймлэр зэвсэгт одоо хиймлэр буюу одоо хэрэгээр одоо ийм халдлагыг энэ хийн хоолой барьсны дараа халдлагыг зохион байгуул яах вэ? Гэтэл бид нар ингээд мөнгө бодоод байдаг. Гэтэл тэрнээсээ илүү ийм аюул занал учруул яах вэ? Энийний сөрөг нөлөө асар их. Жишээ нь Монгол бол одоо чинь Азтай бол safety буюу аюулгүй орныхоо тоогоор нэлээд дээгүүр жагссан билээ тий. Хэрвээ ийм дэсүүд халдлага гараад ирвэл жишээ нь зүгээр наад захын нэг эрсдлэг одоо зүгээр одоо аюулгүй байдлын индекс нь бол маш доош унаал ирнэ. Энэ аялал жуулчлалт шууд аялал жуулчлал нөлөөлөдөг. Зүгээр ганцхан юм ингэ бодоод үзэх. Тэгэхээр энийг бол маш олон талаас нь тухайн бодох шүү дээ. Нөгөө талаас нь яахгүй
одоо Өмнө Говь аймагт бол яг үгээр Эрдэнэс Монгол байгаа. Манай хувийн хвшлээ хоёр ч компаниуд хятадын яг хил дээр австралиудтай хамтраад одоо төсөл хэрэгжүүлээ явж байгаа. Тэрний хийн төслийн тэр нөөц нь аюул томоор яригдчихлээ. Энэ бол шууд зогсно гэсэн үгийн төслүүд. Шууд зогсно. Тэгэхээр энийг бол маш олон талаас нь бодож нийгмийн хилцүүлгүүдийг хийж ялангуяа геополитикийн эрсдэл талаас нь маш олон эдийн засгийн эрсдлүүд юу? Эрсдлүүдийг тоон утгаар нь тодорхойлж ярих ёстой. Тэгжээс шийдвэр гаргах ёстой. За баярлалаа үзэгчдээ. Эх 7 хоногт улсын их хурлын намрын чуулган нээлтийн чуулганаар хэлцэх хамгийн чухал асуудал бол мэдээж эх оны төсөв байгаа. За энэ хүрээнд бид та бүхэнд бас мэдээллийн хөрөхөднөөс студиуд зочдыг урьлаа. Зочноо дахиад айлзуулын минь баруун гартлаас төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Ан Гэрэл, за мөн нээлтийн нэгэн форум хөтөлбөрийн менежер, судлаач Оюн Бадам, сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Санжаа Дорж за оролцлоо. За засгийн газрын зүгээс өргөн барьсан төсвийн тухай бид ингээд ерөнхийд нь ярьлаа. Дараагийн хилцүүлгийн явцад бид та бүхэнд бас хилцүүлгийг зочдоор дамжуулаад суурлаар илүү салбар бүрээр нь илүү нарийн мэдээлэл хүргэхийг та бүхэнд бас зорих болноор урьдчилан таасан та бүхэнд баярлалаа.